Энэ хөөрхөн бүлтгэр охин хаанаас ирсэн бэ? Би Орхон аймгаас ирсэн. Шүүгчдийн шалгаруулалтанд нэр амжилттай оролцсон. Хэдэн тим авав? Би 3 тим авч нэг тэнцээгүүд байсан. Ер нь хийн гэж бодсныхаа дагуу хийж чадсан уу? Хийж чадсан. Би бүр илүү хийж чадсан. Пал хийгээд явчихлаа. Орчин би тааж мангас магчтай ном уншаад байсан. Атгаалчин хар мангас номын шар хуудаснаас гарч ирээд тэдэн тамбагийн минь залгиж миний хариуг авсан юм биш байгаа та. Тэдэн тамбаа минь амьд байвал хүзүүрөө цас чихэн байтугай хүлдэн хүмүүс мөргүүлж зодолч зодох хамаагүй. Тайзан дээр гарна гэдэг бол миний хувьд маш их гоё. Тэгээд хүмүүс уран бүтээлээ хүргэнэ гэдэг бол бүрч гоё. Тийм учраас би энэ шүлгээ одоо уншиж ирээдүйд өөрийнхөө мөрөөдөлтөө хүрхийн төлөө зорж байгаа. Би жүжигчин болно. Энэ хөөрхөн охин жүжигчин болол нэлээд их юм амжилттай байх хаа та. Ахын яга боссныг мэдхүүжээ. Босож алга ташсныг мэдхүү. Яагаад гэвэл ах нь ирээдүйн гавьяат жүжигчэнд баяр хүргэж алга ташсан шүү зэ. Амны биесээс тийм орой. Магадгүй мэдөө уран уншилгаараа манай авьяаслаг монголчууд шоуны ялагч болоод 100 сая төгрөгийн эзэн болчлаа гэвэл хамгийн дөрөнд юу хийх вэ? Ээжтэйгээ ч юм ахтайгаа ярилцсан зүйлсүүд байгаа хаа тий. Одоохондоо нэг ярилцсан зүйл байхгүй. Гэхдээ би хамгийн дөрөнд гэр бүлтэй зориулж дүүнэртэй бас баяр одоо намайг дэмжиж оролцуулсан бүх хүмүүстээ баярлалаа талархснаа илэрхийлж дуртай минь авч өгөө. Дуртай минь авч. Хэдэн дүүтэй илээ? Би одоо 3 дүүтэй.